Өнөөдрийн төвшөнд хан академиг нэгэн төрлийн хичээлийн хэрэгслэл эсвэл нөөц хэрэглэгдэх гэж үзэж болох юм. Та яг одоо вебсайт руугаа орвол видео хичээлүүд, интерактив дасгалууд, багшийн удирдлагын хэсэг гэж байгааг олж харж болно. Тэгэхээр багш, сурагч, гэрээрээ бие даан суралцагч эсвэл аль нэг хүрээний мэдлэгийн дахин давтахыг хүссэн том хүн гээд хин гэж хүн яг энэ мөчөд юу сурахыг хүсэж байгаас шалтгаалan олон талтайгаар ойлгож болох юм. Гэвч тодорхой хэлхийг хүсэж байгаа нэгэн зүйл бол энэ сайтыг бидний хүрхийг хүссэн эцсийн цэг гэж үзэж болохгүй. Тэрч байтугай сурагч ингэж сурах ёстой юм байна гэж бодохгүй байх явдал юм. Бидний хүсч тэмүүлээд байгаа интерактив боловсролыг бий болгох хэрэгслийн маань анхан шатны одоохондоо маш бүдүүн баараг хувилбар 1 гэж ойлгож болох. Бас нэг хэлхийг хүссэн зүйл бол бид үүгээрээ бодит сургалтыг орлуулах гэж бүрч оролдоогүй юм шүү. Бид нөгөө Amazon.com юм уу, альсвал Barnes Noble-ийн номын дэлгүүр гэдэг шиг бодит ба виртуал сургалтыг эсрэгцүүлэн тавих гээгүй юм. Тэрч байтугай бид бодит сургалтын орчныг хэрхэн яаж сайжруулах вэ? Түүнийг яаж ангид эзэмшин хамгийн бодиттой, хамгийн үр дүнтэй хэрэгсэл болгох вэ гэж бодсон. Тиймээс ч бидэнд хүний боловсролоо олж явах үйл явц ямар байх ёстой талаар хэдэн суур үзэл баримтлал бий. Тэдгэрийн хамгийн ихнийх нь сурснаа эзэмших юм. Учир нь эзэмшин гэдэг нь хүн бүрийн хувьд өөр утгатай байж болох юм л да. Бидний хувьд энэ нь сурагч өөрийн үзсэн зүйлийнхэн суур үзэл хандлага, чиг баримтлалын талаар маш гүн гүнзгий ойлголттой болсныхаа дараа л түүнээсээ урган гарах бусад гүнзгий санаануудыг эзэмшихээр цааш хөдлөх ёстой гэсэн үг юм. Жишээ нь математикийг сурах үйл явцыг аваад үзье л дээ. Мэдээж энэ нь математикаас бусдад нь хамааралтай л да. Уламжлал ёсоор бол тоо тоолохоос эхлээд цаашид алгебр, тригонометр, геометр гэгчлэн үзсээр байгаад сүүлд нь алгебр ба анализд хүрэх байх. Гэхдээ бидний мэдэж байгаагаар олон сурагчид суур ухагтгуунуудаа бүрэн эзэмшээгүй учраас алгебр ба анализийн эхлэлээр очиод тоог ойлгохгүй болж эхэлдэг. Бид хэрвээ сурагчид тоо тоолохоос эхлээд тооны бүтэц гэх мэт бүх сэдвүүдээ бүрэн ойлгож сайн суурьтай болсон бол алгебрийг үзээд эхлэхэд арай л дээр бэлтгэлтэй байж түүнийг бүрэн ойлгох боломж нэмэгдэх байсан гэж үздэг. Тэгээд мэдээж алгебрийн үндсэн зарчмуудыг бүрэн гүнзгий ойлгож авч чадвал анализийн эхлэлийг ойлгоход бүрч амар болох байх. Гэхдээ та бүхэн өөр аргаар зааж хүүхдүүдэн 80 юм уу эсвэл 90% ойлгосон байхад нь цааш довтлохон заасаар байвал хүүхдүүд маань зүгээр л гүйцхийн тулд хийсвэр ойлголттой болж эхэлдэг. Ингэснээр тэд алгебр ба анализийг зүгээр л дуурайлган орлуулан тавьж бодоцгоодог болдог. Энэ нь цааш ахих тусам хор уршигтай төдийгүй үзсэн мэдлэгийн өдөр тутамдаа хэрэглэж чадахгүйд хүрдэг. Өөр нэг үндсэн гол үзэл баримтлал маань бол хэрвээ мэдлэгийг эзэмшихийг хүсвэл түүнийг өөртөө тохирсон хурдаар үзэх хэрэгтэй гэсэн үзэл юм. Энэ нь эзэмших сургалтын үндэстэй үнэхээр уялдаатай байдаг. Хэрвээ таны сурагч мэдлэг эзэмшиж өөрийн болохыг хүсвэл бид тэдэнд эзэмших боломжтой хугацаа, хурдыг нь өгөх хэрэгтэй. Бүх хүүхэд эзэмшсэн бол цааш нь ахаад явахыг хэн ч хорихгүй. Гэхдээ эзэмшээгүй хүүхдээсээ бусдан шүү. Бид тэдэнд өөрийн аясаар хичээлэх боломжийг олгох ёстой. Хүүхэд өөрийн аясаар хичээллэхийн өөр нэгэн давуу тал бол суралцах явцаа өөрөн удирдах явдал юм. Энэ бол маш чухал зүйл. Магадгүй сургуульд суралцах явцдаа чиний сурах ёстой гол зүйл бол ямар нэгэн хичээл бус эсвэл систем тэгштгэл бодож интеграл гаргах сурах нь ч биш. Харин суралцаж сурах явдал юм. Яаж ямар нэгэн зүйлийг өөрийн болгож эзэмших вэ? Яаж өөрийгөө удирдан залах вэ? Хэрхэн өмнөө нь зориг тавьж сурах вэ? Хэн нэгэн чамайг дэмжиж, чиглүүлэн өөрийн чадах хурдаар суралцах үед л энэ бол миний сурахыг хүсэж байгаа зүйл, би үүнийг ингэж сурахыг хүсэж байна. Би энэ зорилгодоо хүрэхийн тулд үүнийг хийх хэрэгтэй. Миний зорилго зөвхөн тодорхой төвшөнд хүрэх бос, харин үдснээ эзэмшин өөрийн болгох явдал гэж хэлэх итгэлтэй болдог. Бид маш олон сургуулиудтай хамтран ажилладаг. Энэхүү туршлагаасаа харахад мөн бидэнд хэрэглэгдэхүүн мэдээлэлээ сонгохдож тэр бидний хатуу итгэн баримталдаг нэг үзэл бодол бол сурагчид бие биенээсээ суралцах явдал нэг нэгэндээ зааж чаддаг гэсэн итгэл үнэмшил юм. Мэдээж энэ нь маш сайн үр дүнтэй зүйл. Хэрвээ ангид чинь чамаас арай илүү зүйл сурсан хүүхэд байвал чамд зөвлөх боломжтой. Энэ нь суралцахад чинь туслах хүний тоо нэгээр нэмэгдэж байна гэсэн үг. Бидний бодлоор бол хүүхэдтэй заах нь
хүүхэд хүүхдээс нь тусламж авахтай адил маш үр дүнтэй суралцах арга юм. Олон бодлого бодож, бүх асуудлыг судалж, хичээлж сурах нь уламжлалт арга барил хэдий ч хэн нэг нь ямар нэгэн зүйлийг үнэхээр сурч эзэмшиг гэвэл зөвхөн сураа зогсохгүй. Түүнийг бусдад зааж үзэх хэрэгтэй. Ямар ч багш үүнтэй санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр үдсэн сурснаа тунгаан бодож, тайлбарлаж, бусад хүнийг зөв сурч чадаж байгаа эсхийг хянах нь хамгийн сайн сурах арга юм. Тухайн хичээлийн тусгай чадруудаас гадна бусад ерөнхий чадваруудыг эзэмших нь маш их тустай. Жишээ нь бусдыг ойлгож, бас сонсож сурах, тулгамдуулж, эмзэглүүлэхгүйгээр хүнийг удирдан залгах чадварт суралцах юм. Эцэст нь бидний баримталдаг 4 дахь суур үзэл баримтлал бол хамтдаа суралцаж байгаа бол сурагчид харилцан хамтран ажиллах ёстой гэсэн итгэл үнэмшил юм. Энэ бол маш бодиттой биологийн шаардлагад үндэслэлсэн үзэл баримтлал. Харилцан хамтран ажиллана гэхээр бид компьютераар дамжуулж буюу компьютертай харилцахыг хэлээгүй юм шүү. Бид үнэхээр бие биетэйгээ хүнийхэн хувьд харилцахыг хэлж байгаа юм. Суралцах явцдаа бие биенээ харж, хоорондоо ярилцаж, хөгжилдөж, асуудлыг эрен хайж, судлан шийдвэрлэж сурах ёстой. Энэ бол бүх үзэл баримтлалын хамгийн чухал тулгуур ойлголт. Ийм ч учраас бид онлайн сайтаас гадна зуны зуслангийн сургалтуудыг олноор хөтлөн явуулдаг билээ. Бид сурагч ямар нэгэн мэдлэгийг өөрийн болгож авахын тулд эзэмшихийг хүсэж байгаа тэр зүйлээ тал талаас нь оролдож үзэх хэрэгтэй гэж итгэдэг. Ялангуяа эзэмших гэж буй үйл явцад бодитойгоор барьж мэдэрч үзэх нь чухал байдаг шүү дээ. Жишээ нь сурагчид магадлал үзэж байна гэж бодъё л доо. Гэвч тэд түүнийг мэдэхгүй. Зүгээр л ямар нэгэн зүйлд уриалган хийгээд ч юм уу эсвэл ямар нэгэн тоглоом тоглож байна гэж бодож байж болно. Гэхдээ энэ нь дуурайлт таар ч юм уу эсвэл тэр тоглоом тоглож байгаа тэр аргаар нь дараа нь магадлалын тухай онолын хичээл ороход хэрэглэж болно шүү дээ. Гол нь тэдэнд бодиттой туршлага бий болсноор асуудлыг таамаглан ойлгох өмнөх төсөөлөл бий болсон байдаг юм. Ингээд дээрх мэдээллүүд нь бидний тухай тодорхой ойлголтыг та бүхэнд төрүүлсэн гэж итгэж байна. Бид одоохондоо суралцах хэрэгслэл нөөц хэрэглэх түүнд дийл байна. Хүмүүс биднийг хэрхэн харж, ямраар хэрэглэх тохиромжтой байгаагаас шалтгаалan бид албан ёсны хөтөлбөрийн нэг хэсэг эсвэл нэмэлт хэрэглэх түн эсвэл давтлагын хэрэгсэлж байж болно. Гэхдээ бидний гол зорилго бол энэхүү хэрэгслэн улам засан сайжруулж, сурагчдад бүрэн төгс боловсрол олгох, дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх хэрэгслэл болгон хувиргах явдал юм.